Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эмчийн цаг нэвтрүүлгийн маань анхны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн маань нэвтрүүлгээр бүсийн оншилгоо эмчилгээний төвийн докторийн дасгийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх цэцгийн эмч Болдын Хорлосрон өргөдөө оролцоод байна. За танд энэ ороо мэндийг хүргье. Сайн байна уу? Танд энэ ороо мэндийг хүргэе. Эрхэм хүндэт телевиз үзэгч та бүхний оройн амар амгалан гэрье. За өнөөдрийн эмч бид хоёрын ярилцах сэдэв бол зүрхний титэм судасны хомсрол өвчний талаар ярилцах байгаа. Ингээд яагаад энэ титэм судасны хомсрол өвчин гэдэг ийм одоо өвчлөлийн талаар илүү их анхаарч ярилцах шаардлага үүсэж байгаа талаар та эхлээд тайлбарлаж өгөх үү? За тэгэхээр зүрхний титэм судас гэдэг маань бол зүрхийг өөрийн тэжээдэг ингээ артерийн гол судас байгаа. За энэ маань бол одоо хэрвээ ямар нэгэн шалтгаанаар бөглөрч ингээд зүрхний одоо аль нэгэн хэсэгт очих ингээд цусны урсгал тасалдаж ингээд цусан хангамж нь алдагдах юм бол ингээд зүрхний өөрийнх нь үйл ажиллагаанд маш ноцтой хямрал үүсгэж бүтцийн маш хүнд алдагдалд оруулдаг. Ийм бол эмгээг бол зүрхний цус хомсрох эмгээг гэж бол нэрлэдэг юм байна. Товчхондоо бол зүрхний үйл ажиллагааг бүтэн алдагдуулдаг өвчин гэж ойлгож болох уу? Тийм. Тэгэхээр одоо манай иргэд маань ярьдаг штеп. Ингээд зүрхний шигдээс. Тэгэхээр энэ өвчин маань бол эмнэлзэн хоёр хэлбэр байдаг үндсэндээ. За цээшний бах буюу одоо шигдээс түрээгүй. Зүрхний цусан хангамжийн цочмог алдагдал. За нэг нь бол зүрхний цочмог шигдээс гэсэн ийм үндсэн хоёр бол хэлбэр байдаг. За тэгэхээр энэ маань бол бас эхлээд бол одоо шигдээс түрээгүй бах байжгаад хүндэрхээрээ зүрхний цочмог шигдээс ингэж болж ийм хүндэрдэг ийм аюултай өвчин байгаа юм. За зүрхний титэм судас гэдэг маань бол артер венийн хоёр судас байгаа. За артерийн судас, венийн судас. Тэгэхээр зүрхийг ингээд тэжээдэг титэм судасыг бол артерийн судас байгаа. Энэ улаанаар тэмдэглэсэн ийм судас байна. Тэгээд буцаагаад венийн судас ингээд өвчлөлтөрөгчгүй цусыг ингээд буцаагаад хураадаг. Тэгэхээр зүрх бол тэжээж байгаа судас маань бол артер вений ийм хоёр судас байдаг байна. Гол судас нь бол артерийн судас, титэм судас гэдэг ийм артерийн гол судас байгаа. За энэ маань одоо яг хаана байрлаж яадаг судас вэ гэхээр энэ зүрхний гол судас. Одоо гол судасыг бол манай иргэд бол мэднэ. Гол судасны одоо зүрхнээс дөнгөж гарч байгаа хэсгээс баруун титмийн судас, зүүн титмийн судас гэж ингэж хоёр салаалж байгаа. Зүүн титмийн судас маань бол ховд хоорондын уруудах судас, тойрох салааны судас гэдэг ингээд бас салаалдаг ийм том судас байгаа тий. Тэгэхээр энэ судасны аль нэгэн төвшөнд одоо ингээд бөглөрөл үүсэх юм бол энэ зүрхний энэ бөглөрлөөс цаашх энэ хэсгийн цусан хангамж алдагдаад ингээд зүрхний цочмог цус хомсрох өвчин үүснэ гэсэн үг. Тэгэхээр өвчин хэр хүнд байх вэ? Хөнгөн байх вэ? Ямар явцтай явах уу гэдэг маань бол хэр том ингээд судас нь бөглөрснөөс хамаарна. Ялангуяа гол судаснд ойрхон гол салаанууд бөглөрөх юм бол энээс цааш энэ хэсгийн бүх эд өгчих учраас амь насанд маш аюултай. Одоо зүрхний гинтийн өхлүүд бол их тохиолддог. Энэ маань бол том судснууд бөглөрсөн ийм учраас ингээд гинтийн өхөлд хүргэдэг. Тэгэхээр нарийн салаанууд эдгээр бөглөрөх юм бол бас энээс цааш жижигхэн хэсэг ингээд шигдээс өртөх учраас бас эмнэлзүү өвчний явц тавилан бас хөнгөн зөөлөн ийм байх онцлогтой. Энэ маань бол ерөөсөө энэ судасныхаа хэмжээнээс бол шууд хамаардаг ийм онцлогтой байгаа. За тэгэхээр ер нь бол зүрхний энэ титмийн хомсрол гэдэг өвчин ер нь Монгол улсын хэмжээнд ямар түвшинд байдаг юм бэ? Манай аймгийн хувьд бол бас тоо баримт дурдвал танд ямар шүү тоо баримт дурдах байна? За ер нь бол зүрх судасны өвчин гэдэг маань бол монголчуудад ингээд зохилон тохиолдож байгаа одоо тийм өвчлөлийн 4-р байранд бол зүрх судасны өвчин орж байгаа. Гэхдээ хэдий 4-р байранд орж байгаа боловч нас урах шалтгаанаараа зүрх судасны өвчин 1-р явж байгаа. Тэгэхээр бол бид нар энийг бол одоо онцгой анхаарч авч үзэхээс өөр арга байхгүй. За тэгэхээр яадгүй гэхээр 10,000 хүн амд ногдох зүрх судасны өвчлийн тоо 2010 онд
708 тохиолдол байсан бол 15 онд 935 тохиолдол 31 тохиолдол чинь нэмэгдсэн байгаа. Тийм тэгэхээр жил ирэх тусам зүрх судасны өвчлөлийн тоо бол нэмэгдэж байгаа. За энэ дотор бол цусны даралт хэсэг өвчин зүрх судасны өвчний одоо 48.8%-ийг эзэлж байгаа. Энэ нь бол 10,000 хүн ам тутам 454 хүн одоо артерийн даралт хэсэг өвчнөр өвдөж байна. Тийм даралт нь ихсэж байна гэсэн үг. За 2015 оны жилийн эцсийн дүнгээр бол нийт 16,374 хүн нас барсан ийм тоотой байгаа. Энийн 34.1% нь бол зөвхөн зүрх судасны өвчнөр бол нас барсан. Өөрөөр хэлбэл жилд бол одоо 5,500-аас 6,000 хүн уг өвчний улмаас одоо ингээд нас урж байна гэсэн ийм тоо баримтууд бол байгаа. За манай аймгийн хувьд бол ер нь өвчлөлийн байдал улстай харьцуулахад ер нь өндөр үү? За манай аймгийн өвчлөлийн төвшин бол нэгэнт одоо хүн ам бол манайх улсад одоо 2 дугаар байранд орж байгаа. Тэгэхээр хүн амынхаа тооноос хамаарат хүн амтайгаа харьцуулсан тоогоор бол манай өвчлөл бол өндөрт орж явдаг. За нийт хүн амын бол нэг 37% нь бол ерөөсөө зүрх судасны өвчнөр ийм өндөр өвдсөн тий. Тэгээ энэ зүрх судасны өвчнүүд дотроо 70 гаруй хувь нь бол артерийн даралт хэсэг өвчин байгаа. Ийм онцлогтой байгаа. За тэгээд энэ нийт одоо зүрх судасны өвчнөр өвцөх хүн амын ингээл 15 оны статистик дүнгээр харахад бол ерөөсөө 10,000 хүн ам тутам эрэгтэйчүүд 21, эмэгтэйчүүд 15 байна. Тэгэхээр энэ эрэгтэйчүүд яагаад ингэж өвдөд байна вэ гэдгийг бас бид нэр энд онцолж ярина. Тэгэхээр өнөөдрийнхээ нэвтрүүлгээр бид нэр зүрхний цус хомсрох өвчин, түүний одоо хүндрэлүүд, за тэгээд энэ өвчний үед одоо орчин үед одоо манай Монголд тий эмчилгээ онцлогонд нэвтэрч байгаа шинэ технологиуд эдний тухай бас дэлгэрүүлж хэвлээ ярилцсан гэж бодож байгаа. За тэгэхээр хоёлаа одоо энэ ер нь зүрхний титэм судасны хомсрол өвчний эмнэлзүүд хүргэж яадаг эрсдэлт хүчин зүйлийн талаар бас дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр эмч маань энэ талаар тодорхой тайлбарлаж өгөх байх гэж ингэж бодож байна. За тэгэхээр бид хэд маань одоо титэм судасны өвчнөр ямар хүмүүс өвддгийг тийм ээ. За тэгэхээр эрсдэлт хүчин зүйл маань гэдэг бол одоо энэ өвчнийг үүсгэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд. За эднэр бол одоо эднийг бол хувь хүн маань маш их онцгой анхаарах хэрэгтэй. Эрсдэлт хүчин зүйлүүдийг дотор нь хоёр ангилж байгаа. Засагдах боломжтой эрсдэлт хүчин зүйл. Засагдах боломжгүй эрсдэлт хүчин зүйл. Тэгэхээр яагаад одоо засагдах боломжтой те? Яагаад засагдах боломжгүй гэдэг нь маань бол ерөөсөө тэр засагдах боломжгүй хүчин зүйлүүд бид нар яагаад засч чадахгүй? Энэ бол байгалаасаа хувь хүн нийгэм одоо ямар ч ийм тариагаар засах боломжгүй. Энэ бол байгалаас ийм тогтсон ийм хүчин зүйлүүд байгаа. За засагдах боломжтой хүчин зүйлүүдийг бол ерөөсөө хувь хүн засна, өөрөө засна. Өөрөөс нь хамаарах нь өөрөөс нь хамаарна. Тийм тэгээд энийг өөрөө засаж ингэж одоо алга болгож ээж энэ одоо өвчнөд өртөхгүй байх ийм өндөр ийм ач холбогдолтой ийм байдаг. Тэгэхээр засагдах боломжгүй эрсдэл хүчин зүйл гэдэг маань бол нас ордог. За энэ бол тийм нэгдүгээр нас ордог. Эрэгтэй хүн 40-оос дээш наснда 40-оос дээш эмэгтэй хүн за 50-аас дээш буюу одоо цэвэрсний дараагаар ингээд энэ зүрх судасны өвчнөд өрсдөх эрсдэл бол нэмэгдэж идэг. Тэгэхээр нас ахих тусам энэ судсыг гэмтээдэг, судас хатууруулдаг ийм хүчин зүйлүүд бол улам ихсдэг учраас ингээд нас бол онцгой анхаарал татж байдаг. Тэгэхээр одоо нас ахих тусам хүн одоо тий яах нь штэ. Би одоо энэ өвчнөд өртөх эрсдэл маань нэмэгддэг юм байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Гэхдээ насыг бол бид нар засаж чадахгүй. Энэ бол байгалийнхаа замаараа л эргэжгүй явж идэг юм үйл явц. За дараагийнх нь урьдчилан сэргийлжтэй засах боломжгүй хүчин зүйл хүйс ордог. Эрэгтэй хүйс. Давмгай байх. Давмгай. Тий. Түрүүн тэр тоо баримтан дээр бид нар харлаа шүү дээ. Ирчүүд нь илүү 21 тохиолдол байсан. Тэгэхээр ирчүүд яагаад илүү өвдөд байгаагийн хамгийн гол учир бол ерөөсөө эм бэлгийн даавар буюу эстроген даавар энэ эмэгтэйчүүдэд байж байдаг. Энэ маань бол эмэгтэйчүүдийг судасны энэ хатуурах эмгэг судсыг одоо гэмтэх энэ байдлаас бол байгалаас хамгаалж ийм даавар гэдэг. Эм бэлгийн даавар эстроген. Энэ маань одоо судас хатуурхаас сэргийлж байдаг. Тийм учраас эмэгтэйчүүд цэвэрсний дараагаар судас хатуурах өвчнөд илүү өртдөг.
Өөрөөр хэлбэл эстрогений түвшин буурч байна тийм. Цэвэршээд ирэхээр эрэгтэйчүүд маань яадаг вэхээр эстроген түвшин тодорхой хэмжээгээр маш бага хэмжээтэй ийм эрэгтэйчүүдэд байна. Гэхдээ энэ бол маш бага судас хамгаалах ямар ч тийм нөлөө байхгүй тийм. Тэгэхээр эрчүүд маань бол одоо хамгийн түрүүнд ингээд судас хатуурах өвчнөд бол өртөөд байгаа юм. За дараагийн нэг эрс төвчин зүйл бол удам шиг. Энэ бол одоо хамгийн чухал. Бидний энийг бол засаж чадахгүй. Тухайн хүний удамд одоо зүрхний эндээ титэм судасны эмгээгээр одоо цус хамсрах өвчнөр өвдөжсэн юм уу тийм ээ. За нэг бол одоо ялангуяа аавын тал тий эрэгтэй тал нь 55 наснаасаа өмнө эмэгтэй тал нь 65 наснаасаа өмнө ингээд хэрвээ одоо энэ зүрх судасны өвчнөр өвдөөд юм дагалтны нэгсээ тархины харвалт үүсгээд зүрхний шигдээс нь үүсчихсэн бол энэ удам бол маш өндөр эрсдэл бол үүсгдэг. Тэр хүн хадгалагдаж үлдэн энэ өвчнөр одоо бас энэ наснуудаа тодорхой энэ өөрийнх нь наснуудад өвдөх эрсдэлтэй болдог. Тэгэхээр удамшлыг бол бид нар одоо засч чадахгүй эрсдэл өвчин зүйлд оруулдаг. За урд нь энэ өвчнөр өвчлж байсан тий одоо энэ өвчнөр нэг удаа өвдсөн бол дараагийнх нь бас өвдөх эрсдлийг бол үүсгэждэг. Дахих эрсдэлтэй болж байдаг. Тийм учраас одоо бид нар бол ингээд засч чадахгүй эрсдэл өвчин зүйлд бол ийм өвчин зүйлүүдийг оруулдаг. За засагддаг өвчин зүйл гэж байгаа. Одоо хувь хүн өөрөө анхаарал энийгээ засах боломжтой. Ийм өвчин зүйлүүд бай. Энд бол артерийн даралт хэсэг өвчин. За тэгэхээр энэ артерийн даралт хэсэг өвчин бол хүн амын дотор маш их тохиолдож байгаа. Зовлон тохиолдог өвчин. Манай иргэд бас даралт хэсэл байгаа гэд ингээд тоохгүй явж идэг. Энэ маань бол маш өндөр эрсдэл болж өгнө. Тэгэхээр бид нэр артерийн даралтыг бол ерөөсөө эмчийн хяналтанд маш сайн эмчлүүлж хүндрэлээ сэргийлж авах шаардлагатай байна. Тэгэхээр артерийн даралтыг бол ихсэхгүй байх боломжтой байх нь шүү дээ, тийм ээ. Имээ уугаад эмчийн хяналтанд байгаад ингээд артерийн даралтыг тодорхой түвшинд барьдаг. Ийм байх юм бол одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой засжуулах эрсдэл болох нь. Тэгэхээр дараагийн одоо эрсдэл өвчин зүйл бол тамхи. Энэ тамхи дээр бол одоо бид нар маш онцгой анхаарах шаардлагатай. Тамхи бол ерөөсөө шууд судасны ханыг хатууруулах ийм нөлөөтэй. Тамхинд байгаа тэр олон төрлийн хортой бодисууд шууд бүх судсыг хатууруулах нөлөөтэй. Ганцхан титэм судас зүрхнийг тэжээж байгаа титэм судас биш. Маш олон судсан ч нөлөөлнө. Тийм учраас тамхи бол хүн тамхинаас гарчих юм бол одоо энэ эрсдлийг алга болгож болох нь байна шүү дээ. За өөх тосны солилцооны алдагдал, цуснд өөх тосны солилцооны алдагдал. За энэ маань мөн шууд судас хатуурах эрсдэл болдог. Тэгэхээр хүн бол одоо эмчийн хяналтанд байгаад одоо энэ цуснд өөх тосны хэмжээ одоо алдагдсан ийм тохиолдолд тогтмол эмийн эмчилгээ хийлгээд өөх тосныхоо төвшинг одоо хэвийн хэмжээнд нь барьж байх юм бол энэ эрсдлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. За дараагийн нэг маш том эрсдэл өвчин зүйл чихрийн шижин өвчин. За манай хүн амын дунд одоо сүүлийн үед маш их хэлбэгсэж байгаа. Чихрийн шижин өвчний хамгийн гол одоо хүндрэл бол судасны хатуурал. Ерөөсө сүүдэр мэт дагж байгаа. Энэ хоёр ихэр юм шиг авна. Яагаад ингэж чихрийн шижин гэдэг маань бол ингээд судсыг эмдээгээд байна уу гэхээр ерөөсөө цуснд их хэмжээний сахар гэдэг маань цусыг өтгөрүүлнэ. Тэр чинээгээрээ судасны ханд очруулж байгаа даралтыг нь ихсгээд бичил гэмтлүүдийг маш ихээр үүсгэж байна. Хүний нүдэнд харагдахгүй. Тэр маань одоо нэмэгцээр агаад даамжирсаар агаад судас хатуурал бол улам нэмэгдчихэдэг. За тэгэхээр дараагийн нэг тэгэхээр бид нар одоо чихрийн шижинг одоо эмчлүүлэх юм бол одоо энэ эрсдлийг бас арилгаж болох боломжтой ийм эрсдэл өвчин зүйл. За таргалалт энэ бол одоо маш их том эрсдэлд ордог. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар биеийн жингийн илүүдэлтэй за таргалтын хүнд зэргүүдтэй ийм хүмүүст одоо судасны гэмтэл ялангуяа өөх тосны солилцоо алдагдаад ингээд судас гэмтэх эрсдэл бол маш өндөр байдаг учраас бид нар заавал одоо чинг буулгаж тий ердийн биеийн жинтэй ийм байж одоо энэ эрсдлийг алга болгож энэ судас хатуурхаас сэргийлнэ. Дараагийн нэг одоо судас хатуурж судас гэмтэх эрсдэл бол хөдөлгөөний хомсдол ордог. За энэ маань бол одоо бас илүүдэл чинг үүсгэж яадаг, артерийн даралтыг ихсгэж яадаг. Энэ утгаараа ер нь бол судас хатуурах
ийм гол нөлөөг бол үзүүлж байгаа. Тэгэхээр эрсдэл хүчин зүйлийн хувьд бол ийм засагдах боломжтой эрсдэл хүчин зүйлүүдийг бол манай иргэд аль болох одоо засаж амьдралын хэм маягаа өөрчлөх ийм шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо энэ эрсдэл хүчин зүйлийг ингээ харахад бол бас засаж болохууд нь их байна л да тийм ээ. Нэг нь нөгөөгөөс уялдсан нэгэн зүйлээ засчихад л баг нөгөөх нь дагаад багасчмаар тийм ийм онцлогтой. Тийм жишээлбэл одоо энэ хөдөлгөөний хомсдлоо багасгачих юм бол тархалт буурахаар одоо энэ чихрийн шижин гипер билирубемийн асуудал бас буураад ирэх юм боломж байгаад байна тийм. Тэгэхээр бие биентэйгээ уялдаатай ийм эрсдлүүдийг бол засчих юм бол та эрсдэл хүчин зүйлд өртөхгүй, өвчнөд өртөхгүй, зүрх судасны өвчнөр өвдөхгүй байх юм магадлалтай. Тэгэхээр сүүлийн үед одоо олон улсын төвшөнд юу гэж ярьж байна вэ гэхээр ер нь энэ эрсдэл хүчин зүйлийг бол эмчилгээний суур хундаам гэж үздэг. Тэгэхээр байшингийн хундаамыг их зөв тавих юм бол манайхан чинь мундаг байшин боллоо, сайн байшин боллоо гэж ярьдаг шүү дээ. Бид нар эмчилгээний үр дүнгээ сайжруулъя л гэж бодвол тийм ээ. Энэ эрсдэл хүчин зүйлүүдийг арилгах юм бол таны эмчилгээний хундаам, суур зөв тавигдаж байна л. Тэгэхээр нэг бодлын бол энэ эрсдэл хүчин зүйлээ бууруулна гэдэг бол бас эмчилгээний нэг том суур нь болж болох нь шүү дээ тийм ээ. Суур эмчилгээ болж явж байгаа. За тийм тэгэхээр эргэн тойронд маань юм dittem судасны хатуурал үүсчиж болцшгүй юм эрсдэл хүчин зүйлийг өөртөө агуулж байгаа. Тэгсэн мөртлөө бас төдийлөн цастгүй хэсэг хүмүүс бас байгаа санагдчихлаа л да. Тэгэхээр ер нь бол ийм ditmийн хомсрол үүслэх гэхэд хамгийн түрүүнд ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? За гэрийн нөхцөл байж байвал одоо энэ шинж тэмдгүүдийг яаж таньж хаашаа хандах вэ гэдэг асуудал бас тулгамдаад байгаа л да. Тэгэхээр одоо dittem судасны энэ зочмог цус хомсрох энэ өвчнүүд гардаг гол шинж тэмдэг бол цээжээр өвдөх. Цээжээр хүчтэй өвдөх ийм шинж тэмдэг гарна. Гэхдээ өвдөлт бол онцлогтой. Ингэж тодорхой байралтай тий одоо ингээ хөхний орчим иргэд маань ихэвчлэн тэгж ярьдаг байхгүй. Миний хөхний орчим одоо час гэж өвдөөд гатгаж өвдөөд байна гэж ярьдаг ихэвчлэн. Ийм байдлаар ингээд одоо миний зүрх өвдөд ашиг байна гэж эмчид ханддаг. Тэгэхээр энэ мань бол одоо dittem судасны өвдөлтийн бол гол шинж тэмдэг бол биш. Тэгэхээр dittem судасны өвдөлтийн гол шинж тэмдэг бол ерөөсөө өвчүүний ард цээжин дотор ямар нэгэн байрлал тодорхойгүй. Цээжин дотор байрлал нь тодорхойгүй ингээ хорсоод чимхээд базаад байгаа юм шиг. Гэхдээ энүүд бол ингээ цээжд хилэгдээд байгаа юм шиг. Задарчих гад байгаа юм шиг гэж энэ хүмүүс ярьдаг. Ийм өвчнөр өвдөж байгаа эмгэгтэрж байгаа хүмүүс. Тэгэхээр ийм онцлогтой байна. Тэгэхээр энэ өвдөлт маань бол бид нар одоо шигдээс түрээгүй цээжний бах байна уу тийм ээ. Нэгүл зүрхний зочмог шигдээс нь үүсчүү гэдгийг одоо бид эмч нар ялгах шаардлагатай болно. Тэгэхээр энийг бол одоо эмнэлэгтэл ирж онцлуулна. Тэгэхээр энэ өвдөлтийн маань онцлог бол шигдээс түрээгүй цээжний бахын үед бол өвдөх онцлог бол богино хугацаагаар үргэлжлэнэ. Ялангуяа ачааллын үед ямар нэгэн одоо явхад юм уу босоод суугаа яваад гэр дотор ингээд ачаалал өгөхөөр өвдөд идэг. Тэгээ хөдөлгөөнгөө суудахаар намчдаг. Тэгээ өвдөж байгаа үед нь нитроглицерин хилэнд ороод тавихаар намдчихдаг. Тэгэхээр нитроглицерин гэдэг юм нь бол ямар үйлчлэгтэй юм байх вэ? За энэ маань бол одоо нөгөө dittem судасыг өргөсгөх. Гол үйлчлэгээтэй. Тэгэхээр өргөсчгөөрөө бас намдчихдаг. Тийм. Тэгэхээр энэ маань бол одоо өвчин бүрэн намчлаа гэсэн үг биш үү? Төр зур ийм өвчнийг намдчихвэл бас яралтай ирэхгүй л бол ер нь болохгүй. Тийм, болохгүй байна гэсэн үг. Тэгэхээр ийм онцлогтой. Шигдээс хүрсэн ийм зүрхний цус хомсрох өвчин байвал энэ маань бол өвдөлт бол нитроглицеринд юусэн намдахгүй. За тэгээд цээж ингээд задрах гэж байгаа юм шиг маш хүчтэй өвдөн. Тэрнээс гадна бол бас ийм айц төвшөр төрн хүн. Одоо манай эмэгтэй хүмүүс бид айгаад тий айсан байдалтай юм байдаг. Тэгэхээр нөгөө цаанаасаа хүнд ийм бүр мэдрэмж төрүүлээд ийм онцлогтой өвдөлтүүд байдаг. За ахмад настай хүмүүст ингээд цээжээр өвдөх өвдөлт бол онцлогтой. Их төдийлөн хүчтэй өвдөхгүй байж болно. Энийг маань бас ард иргэд маань бол онцгой анхаарах хэрэгтэй. За тэгээ ийм өвдөлтийн шинж тэмдэг илэрх юм бол одоо шууд эмнэлэгт яаралтай ирэх шаардлагатай. Тэгэхээр одоо иргэд бол хамгийн түрүүнд ингээд өрхийн эмнэлэг дууддаг тийм ээ. За тэгээ өрхийн эмнэлэг дуудаад ингээд өрхийн эмч нь бас тодорхой хэмжээний
шинж тэмдгүүдээ ялгаад ингээд нарийн мэрэгжлийн эмнэлэгт заавал хүргэж өгч ингээд дараагийн шатны онцлогоонд орж ингээд оншоо тодруулж ээж энийг бол зүгээр орхих ёстой. Тэгэхгүй бас манай иргэд нэгэ тоохгүй нэг удаа өвдөд орхичдаг. За энээсээ болоод дараагийн хүндрэлүүд эрсдлүүд үүсдэг. Тэгэхээр энийг бол бас онцгой анхаарах шаардлагатай байдаг юм аа. За цээжний өвдөлт бол онцлог гэж би бол та бүхэнд ярьлаа. Тэгэхээр цээжний өвдөлт маань ерөөс тодорхой байрлал байхгүй. Нэг л энэ цээжин дотор. Ерөөсөө өвчүүний ард тий. Тэгээд ингээд өвчүүний ард хэмнээсээ хоолоор уг шахаад байгаа юм шиг өвддөг. Энэ хүмүүс хөвчлэн тийм завир ирдэг. Хоолоо ууж шахаад байна. За тэгээд цээжний ард, өвчүүний ард ингээд цээжин дотор өвдгийн хажуугаар энэ мөрлөө жоохон дамжиж өвдөж болно. Тэгээд зарим тохиолдолд бол тийм хэв шинжт бас өвдөлтүүд илэрдэг. Яг хэв шинжт бас өвдөлт. Яг цээжний ингээд дотор өвдөхгүй зөвхөн аюулхайд өвдөж, ходоод өвдөж байгаа юм шиг. Тийм ээ, энэ маань бас энэ зүрхний цочмор шигдээсийн бас нэг өрмөц шинж. Хүнийхээ онцлогоос болно. Зарим хүмүүст ийм өвдөлт илэрдэг онцлогтой. Тэгээд өвчүүний ард тэгээ хоолоо ууж шахаад ингээд гарны ингээ хоёр талын дотор талаар сугруу энэ төр өвдөлт ийм шинж тэмдэг байна. Цээжний өвдөлт байхгүй мөн зарим хүнд хоолоо ууж шахдаг. Тэгэхээр энэ шинж тэмдгүүдийг хувь хүн маань бол онцгой анхаарах шаардлагатай. Гэхдээ хөхний орчим час гэж өвдөд ивэл энэ бол биш байх юм шүү дээ, тийм ээ. Энэ бол за тэгэхээр бас цээжний ард хэсэг рүү нуруу руу ингэж бас өвдөлт илэрч болно. Энэ бол хэв шинжт бас өвдөлтүүд гэж энэ ямар нэгэн зүрхний орчим өвдөхгүйгээр ийм өвдөлтүүд илэрхийг бас хэв шинжт бас өвдөлт гэдэг. Энэ дээр бас бид нар эмнэлэгт ирж заавал зүрхний цахилгаан бичлэг хийлгэж ажиллуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ дээрээс би бас тайвшрал бодож байна л да. За хаяа ингээл нэг өвчтөн хүнд өвчтөнд таарах ч юм уу, стресстэй байх ч юм уу энэ тохиолдолд нэг зүүн энэ хавирганы дотор талаар эвгүй оргоод идэх байхгүй. Тэгэхээр би бодож ийл л да. За энэ миний ерөн зүрх өвд юм. Би ер шидээс олчих юм байх шүү. Ингээ бодож суулаа сая бол. Гэтэл энэ зурган дээр ингээ харахад бол миний өвдөлтийн тухай бол энэ ерөөс огт байхгүй юм л да. Тэгэхээр сэтгэл тайвшраа. За би ч одоо бас ч гэж болоогүй өвдөхгүй юм байна гэж бодож байна. Тийм. За муу одоо бас хавирга завсрын өвдөлтийг бас энэ өвдөлтүүдтэй их андуураад ирдэг тийм. Хамгийн их өргөн ингэж андуурагдж ирдэг өвдөлт маань бол хавирга цээжний хавирга завсрын өвдөлт гэдэг. Мэдрэлийн өвдөлт гэсэн үг тийм. Хавирганы завсар явж байгаа нуруунаас гарч байгаа мэдрэл дарагдах юм бол бас энэ хөхний орчим хөндүүрлдэг. Хөдөлгөөнд хөндүүрлдэг. Хамгийн өрмөц шинж нь хөдөлгөөр хөндүүрлдэг, хэвтгэд өвддөг. За тэгэхээр титэм судсыг гинтэх гол шалтгаан бол ерөөсөө ингээд судас битүүрх гэж байна шүү дээ, тийм ээ. Ингээд судас маань хатуураад ингээд дотоод судас маань бол үндсэндээ эрүүл судас, артерийн судас маань ингээд урам давхраатай байдаг. Дотор талын бүрхүүл, булчинлаг давхраа, гадналлын бүрхүүл. Тэгэхээр энэ хамгийн гол гэмтэж байгаа хэсэг маань энэ дотор талын энэ холбогч эдэн ийм давхраа байдаг. Тэгэхээр энэ маань яад вөхөр энэ маань одоо хамгийн ихээр энэ цусны өөх тус тийм ээ судас хатууруулах эрсдэл төвчин зүйлтэй холбоотой энэ судас маань ингээ хатуурч эхэлдэг. Хатуураад ийм өөхөн товроонууд үүсдэг судасны ханад. Ингээд бол судас ингээ бөглөрөх ийм оршлог зайн нарийсаад ирэхтэй тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ маань бол одоо насанд одоо онцлогтой байгаа. Одоо сүүлийн үед бол одоо зүрхний цус хомсрох юмгийг маань залууч хандлагатай байна. За энэ маань одоо юугаар тогтоогдож байна вэ гэхээр одоо залуу наснд титэм судасны эмийг онцлогдож байгаа тохиолдлууд бол одоо нийт одоо манай Монголын хүн ам дотор бол цөөхөн боловч байна. Энэ маань бол ерөөсөө тохиолддоггүй байсан юм өвчин. За тэгэхээр яаж ийм вэхээр ерөөсөө манай дэлхийн тахны судалгаагаар энэ судасыг одоо ер нь аль насанд яаж гэмтэж гэнэ үү гэдгийг одоо тийм ингээд судалж үзсэн байна. Гэтэл 10 наснаас судас хатуурлын бүр эхний суур тавигдж эхэлсэн ийм судалгаа гарсан. 10 настайгаас. Тэгэхээр энэ бол ерөөсөө гайхалтай байгаа юм. Хит залуу. Гэтэл одоо бид нар түрүүчийн энэ одоо ярьсан дээр бол ерөөсөө эрэгтэй өндөрчөөс дээш насанд тийм ээ эрсдэлтэй байвал гэж ярьсан шүү дээ. Гэтэл одоо бол 10 наснаас судасны хатуурлын эхний ингээд шинжүүд гарцсан байдаг байна. За 20 наснд нэмэгдээд явж байна. За ингээд 30 наснд бүр тий судас хатуурлын товруу маань бүр ийм том болоод хэлбэржээд
үе давхраа товруучин бас бүтцтэй. Энэ бүтцийг үүсцэн ингээд 30 наснд байж байгаа. Ингээд 40 наснд бол бүр ерөөсөө маш их хэмжээгээр товруу үүсээ судасны ханын одоо хөндийн эзлэхүүний одоо 50% хүртэл бүглэрсэн ийм судалгаанууд гарцсан байна. Тэгээд 50-аас дээш наснд бол ерөөсөө товруу бол бүрэн хэмжээгээр ингээд судсыг бүглсэн ийм судалгаанууд гарсан. Тэгэхээр дэлхийн тахны судалгаагаар одоо зүрхний цочмог шигдээс тохиолдсон тоонууд байна. 0-аас 34 наснд 0.3% тохиолдож. Тэгэхээр бас энэ тэг 20-30 настай хүмүүст энэ зүрхний шигдээс гэдэг юм үүссэн тохиолдол ганц нэг ч гэсэн байсан байгаа. Байх шүү. Тэгэхээр энэ өвчин маань бол одоо их залуужж байна гэсэн. Дараа нь 35-аас 44 наснд 6.7 тохиолдсон байна. Тийм ээ. Тэгэхээр эн чинь нас ахих тусам одоо тохиолдлын тоон нэмэгдээд яваад байгаа. Тэгэхээр энэ одоо өвчин маань 45-аас 54 наснд 18.7 тохиолдол гарсан. 55-аас 64 наснд 37 тохиолдол. 65-аас 74 наснд 66 тохиолдол ингээд тохиолдож байгаа. 10,000 хүн амт. Тэгэхээр нөгөө түрүүний бид хоёрын ярьсан эрсдэл хүчин зүйл бол нас ахих тусмал нэмэгдээд байгаа. Бас ийм асуудал байна, тийм ээ. Тэгэхээр ерөөсөө энэ зүрхний цочмог шигдээс гэдэг өвчин маань бол ерөөсөө дэлхийд тахинд маш их өргөн ингээд тэгээд залуу хүнд ч гэсэн байж болох нэ. Тий. Бага ийм тохиолдоод байгаа. Тохиолдод ингээд гарч байгаа. За тэгэхээр судас маань одоо гэмтээд бүглэрхөөрөө за одоо энэ түрүүний зурганд ярьсан титэм судас гэж тий энэ титэм судас маань ингээд байж ингээд салаанууд нь судас бүглэрлэлийн хэмжээнээс хамаарат өвчний шинж тэмдэг харилцаа адилгүй янз бүр явагдана. Энэ бүгдрэлийн хэмжээнээс хамаарат эмчилгээний арга тактик бас янз бүр байдаг. Тэгэхээр одоо судас маань тийм ээ 50% бүглэрч болох нь 50% ингээд бүглэрсэн байх юм бол ийм байдалтай. Одоо судас хатуурлын товруунууд маань судасны хүндийн 50%-ийг ингээд бүглэлсэн байна. Энд бол хоёр талаас нь бүглэсэн байна. Тийм үү? Тийм. Хоёр талаас. Энэ ганцхан нэг талаас ингэж овоогоод 50% байж болно. Тэгээд дараагийн бүглэлд бол ерөөсөө 30% тий 30% бүглэрлэл бол ийм байдалтай байх нь. За 50% нь ийм байх нь. За 99% 90% тий ийм хүндий ингэж бүр маш их бүглэрсэн. Ерөөсөө нарийнхан ийм судлаар л цус урсж байна. 99% бүгдэрх юм бол одоо бараг цусгүй урсахгүй болно гэсэн. Ийм тохиолдолд энэ дээр нэг жоохон бүлэн бүглэхтэл ингээл зүрхний цочмог шигдээс үүснэ. Арай гэж одоо жоох юм гүжих бүглэрчгүй тэгээ бүр хүнд. Хөтгөрсөн цусны бүлэн одоо ингээл очиж суучих юм бол ингээл энэ шууд зүрхний цочмог шигдээс гэдэг юм үүсдэг. Судас маань ингээл хатуураад бүглэрхөөс гадна ямар нэгэн судасны ханд цэвэрхэн байгаа зин. Тийм байна. Нөгөө пляшгууд чаалга шүү дээ. Товруунууд тийм ээ. Товруунууд байхгүй. Байхад гинт судас ингэж бүглэрч бас зүрхний шигдээс үүсдэг. Зүрхний цочмог шигдээс. Энэ юутай холбоотой хөр судас маш хүчтэй агшиж байгаа. Энэ нарийсаад энэ хэсэгт маш хүчтэй агшингууд энэ хавьд тий ингээд бүлэнгээр бүгдрөөд цусны урсгал тодорхой хэмжээгээр саатаад ингээд зүрхний цочмог шигдээс юм үүсэх ийм эрсдэлтэй. Тэгэхээр үүсдэг механизм маань хоёр янз байх нь. Нэгдүгээр судас маань хүчтэй агшиж болох нь. Энэ юунаас болдгоо гэхээр ерөөсөө стресс, сэтгэл санааны байдал. Маш хүчтэй стресс. Стресс гэхээр манайхан бол эерэг стресс, сөрөг стресс гэж ярьдаг. Хит их баярлах бас стресс. Тэгэхээр ийм сэтгэл санааны хүчтэй хөдөл энэ төр маань бол судасыг хүчтэй агшаах. Тэгэхээр бас иш мэдэх бол энэ одоо тий зүрхний цус хомсрох. Бас ийм нөхцөл бүрддэг. За тэгэхээр одоо титэм судасны хомсрлыг оншилдог одоо ямар аргуудыг хэрэгэлдэг вэ? Эмчилгээний хувьд одоо орчин үеийн ямар аргууд байдаг вэ? За тэгэхээр манай орны нөхцөлд бол титэм судасны оншилгааг бол эртнээс олон жилийн өмнөөс бол хийж ирсэн. Гэхдээ энэ маань бол одоо жил ирэх тусам шинэ дэвшилтэт технологиор баяжигдаж ингээд бол сүүлийн үеийн дэлхийд дахинд хэрэглэгдэж байгаа олон аргуудыг хэрэглээд ингээд эмчилж оншилж байгаа. За манай аймгийн нөхцөлд бол хамгийн түрүүнд одоо эмнэлэгт яаралтай хандаад одоо өвчин ихсний эхний одоо 10 минутын дотор гэж бол стандарт өдөр хэмжээнд заасан байдаг. Зүрхний цахилгаанчлалыг зайлшгүй хийх шаардлагатай. За одоо хамгийн онцлогооны хамгийн мэдээлэлтэй шинжилгээ бол зүрхний цахилгаанчлал гэдэг. Тэгэхээр одоо зүрхний цахилгаанчлалын шинжилгээг бол манай иргэд бол сайн мэднэ. Тэгэхээр одоо
энэ зүрхний цахилгаан бичлэгийг ингээ хийлгээд энэ зүрхний цахилгаан бичлэгт гарч байгаа өөрчлөлтөөр нь за энэ одоо шигдээс түрээгүй зүрхний бах байна. За энэ бол ерөөсөө зүрхний зочмог шигдээс байна гэдэг оншийг бол 100% бүрэн нотолдог. Бүртгийн хувьд ч гэсэн бас зүрхний хвчлэг хямд тий. Тэгэхээр манай иргэд бол одоо яаралтай цэцэмжин дээр манай эмнэлэг бол ерөөсөө хүлээж аваад эмч үзээд энэ шинжилгээг бол хийж байгаа. За цаашдаа бас бид нэр одоо гэрээ нөхцөл зүрхний цахилгаан бичлэгийг хийх тий. Яаралтай цэцэмжин эмч маань одоо зүрхний цахилгаан бичлэгийн аппараттай ингээ гэрээ нөхцөлд яаралтай хийдэг ийм байдалд бол одоо ингээд нэвтрүүлэхээр ингээ бос зорж ажиллаж байгаа. За тэгэхээр хамгийн мэдээлэлтэй шинжилгээ маань бол зүрхний цахилгаан бичлэг гэдэг байна. За тэгээд дараагийн одоо зүрхний цахилгаан бичлэгээр бол бид нар энэ шигдээс одоо хаана байрлсан байна тийм ээ? Аль титэм суцыг бөөлсөн байна. За зүрхнийхээ хэр их том хэсгийг ингэж гэмтээж өг тийм ээ? Хэр баг ингээ хэсэг гэмтсэн байна. За зүрхний булчингийн маань бүх давхраг гэмтжүү тийм ээ? Зөвхөн нэг давхраг гэмтжүү гэх мэтийн маш олон чухал мэдээллүүдийг ингээд өгдөг шинжилгээ юм байгаа энэ зүрхний бичлэг маань. Тэгэхээр одоо шигдээс олсон хэсэг одоо тийм ямар одоо хэмжээний байна вэ гэдгийг одоо энэ зүрхний цахилгаан бичлэгээр бол оншилдог. Энэ бол цээжний гаднаас зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар ингээд электрофизиологийн тий цахилгаан физиологийн зүрхний өөрийн одоо ингээд гаргаж байгаа энэ цахилгаан сэрлийг ингэж бичиж авснаар ингээд энэ өвчнийг бол 100% оншилдог ийм онцлогооны арга байгаа. За хүнийхээ онцлог байдлаас хамаарат зарим тохиолдолд зүрхний цахилгаан бичлэг дээр өөрчлөлт огт гарахгүй байж болно. Тэгэхээр бид нэр энэ зүрхний цахилгаан бичлэгийг эмнэлэгт ирсэн даруйд хийн дараа нь 2 цаг тутамд хийн. Тийм ээ? Тухайн эмчийн тактикаас хамаарна. Тэгэхээр туршлагаас хамаарна. Тэгэхээр ерөөсөө энэ 2 цаг тутамд ерөөсөө зүрхний цахилгаан бичлэгийг давтан хийж вэж энэ зүрхний цочмог шигтээсийн өөрчлөлтийг бас барьж авах ийм онцлог байдаг. Тэгэхээр энэ маань бол хувь хүний биеийн онцлогоос бол хамаардаг. Тэгэхээр бид нар бол одоо нэг удаагийн бичлэг хийгээд энэ зүгээр байна гэд ингээд явуулдаггүй. Ийм бас залуу эмч нар ч бас хэрэгтэй мэдээлэл шүү тийм ээ. Залуу эмч нар бас энийг гэтээ сүүлийн үеийн залуучууд маань бас энэ арга барилд бас их суралцж байгаа. Олон тохиолдлууд тохиолдсон учраас бас энийг анхаармаар юм байна гэдгийг бас мэдэж авсан ийм тохиолдлууд байгаа. Тэгэхээр хамгийн мэдээлэлтэй чухал шинжилгээ бол зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ байдаг. За ингээд зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээг энэ дээр хэрвээ одоо нэг өөрчлөлт гарахгүй байж болно гэж байна шүү дээ тийм ээ. Цэжээр өгдөд байдаг. Шигдээс түрээгүй зүрхний бахын шинж тэмдэг тухайн хүн зовир хилээд байдаг. А гэтэл сэжигтэй байгаад байдаг. Сэжигтэй байгаад байдаг. Энд сэжиглээд байдаг. Энэ нэг л тийм байна да. Гэтэл бичлэг дээр нь юм гарахгүй, өөрчлөлттэй шинж тэмдэг гарахгүй бол бид нар наривчлсан шинжилгээнд оруулдаг. Тэгэхээр ялангуяа шигдээс түрээгүй зүрхний бахыг одоо онцлохын тулд бид нар одоо манай нөхцөл энэ ачаалтай зүрхний цахилгаан бичлэг гэдэг ийм шинжилгээний аргыг бол нэвтрүүлээд одоо ажиллаж байгаа. За энэ дээр бол яадаг вэхээр энэ тухайн хүнийгээ ийм ачаалал өгөөд тийм ээ тодорхой хэмжээний ачаалал өгөөд энэ маань бол тусгай програм хөтөлбөртэй бага ачааллаас их рүү ингээд явуулж ингэж хийдэг. За дунджаар нэг 15 минут хүртэл ингээд хүндээ ачаалал өгдөг. Ийм шинжилгээ байгаа. Энийг ачаалал өгж явах явцдаа зүрхний цахилгаан бичлэгийг ингээд хяналтын ийм дэлгэцэн дээр ингээд хянаж байдаг. Ийм наривчлсан шинжилгээ. Тэгээд энэ дээр нь одоо ачаалал өгөхлөөр тодорхой хэмжээний нөгөө зүрхний үйл ажиллагаа ихсээд ирнэ шүү дээ. Ердийнхөөс ихсээд ирэнгүүт цусан хангамжийн алдагдал үүсчээвэл энэ дэлгэцэн дээрх бичлэг дээр нөгөө шигдээсийн шинж, цус гомзролын шинжүүд маань гарч идэг. Тэгэхээр 50 үедээ бас илэрхгүй байгаа шигдээсийг онцлох нь шүү дээ тийм ээ. Ач холбогдолтой. Гэхдээ шигдээс түрээгүй цээжний бахыг онцлно. Шигдээсийг бол бид нар бол хэр барахтай энэ шинжилгээг хийхгүй. Яг зочмог шигдээс нь илэрх батлагдаад ирэх юм бол хийгдэхгүй. Тэгэхээр энэ шинжилгээ маань өөрөө бас их юутай анхаарал татсан их болгоомжтой хийх ёстой шинжилгээнүүд. Тэгэхээр бас зарим бэлтгэл хангаж хийх үү? Тий, бэлтгэл хангаж, яаралтай тусламжийн бэлтгэл хангаж ингэж хийдэг шинжилгээ. Тэгэхээр бол энийг хийж байгаа тохиолдолд нөгөө цээжний бах маань
шигдээс рүү шилжих эрсдэл бас байж байна. Хэрвээ одоо энүүгээр амжилттай оншилчих юм бол шигдээс түрээгүй бахан оншилчхоор бас цаашдаа тэр хүний шигдээсээс сэргийлэх боломж үүсэх нь байна тийм ээ. Тэгнь гэсэн үг. Тэгэхээр бид нар бол сүүлийн үед одоо манай имлэг шигдээс түрээгүй цээжний бахыг ийм одоо аргуудаар онцлоод ингээд яаралтай одоо дээд шатлал шаасны 3 дугаар имлэг рүү явуулж ингээд дараагийн шатны титэм судсан доторх онцлогоо шинжилгээнд оруулж байгаа. Энэ маань одоо шигдээс хүргэхгүйгээр ингээд онцлогоо шинжилгээнд оруулаад титэм судсыг тэр ямар нэгэн бөглөөсийг ингээд гаргачна гэдэг маань бол зүрхний шигдээс хүргэхгүй улмаар бүр зүрхний дутагдалд орохгүйгээр ингээд арга хэмжээ авчих учраас зүрхний цусан хангамж эрт сэргэж ингээд зүрхний үйл ажиллагаа сайжирдаг. Өвчтөндөө одоо үлдэц их баг байх нэ үлдэц багтай, урхаг багтай тий. Тэгэхээр одоо бидний хамгийн гол зорилго бол ерөөсөө зүрхний дутагдал үүсгэхгүй байх л ийм зорилго бол тавьж ажиллаж байгаа. За тэгэхээр ачаалттай бичлэгээс гадна одоо энэ зүрхний цус хомсрох өвчнийг бол одоо зүрхний эхо шинжилгээгээр бол оншилдог. За энэ дээр бол бид нар манай аймагт бас энэ зүрхний эхо шинжилгээ хийгдэж байгаа. За тэгээ энэ дээр бол зүрхний эхо шинжилгээний маань гол онцлог юу гэхээр тэр цус хомсорсон хэсгийн одоо хөдөлгөөнийг ажиглаж за энэ одоо энэ хэсгийн цусан хангамж алдагджээ гэдэг ийм оншийг тавьдаг ийм ач холбогдолтой шинжилгээ. За манай Монголд бол олон аймагт бол энэ шинжилгээ онцлогоо бол нэвтэрсэн ингэж ажиллаж байгаа. За нэгэнт одоо ингээд зүрхний судас бөглөрөөд ингээд шигдээс тодорхой хэмжээгээр ингээд үүсчлээ. Тэгэхээр бид нар одоо энийг яаж эмчлэх вэ гэдэг маань бол одоо хамгийн чухал асуудал байгаа. Тэгэхээр манай орны нөхцөлд бол нөгөө тархай бутархай тий алслагдсан ийм хүмүүс одоо ингээд байдалтай амьдардаг учраас яг энэ титэм судасны одоо цусан хангамжийг сэргээх эмчилгээ хийхэд бол маш их төвөгтэй байдаг. Тэгэхээр хөдөө орон нутагт бол хамгийн түрүүнд бол эмийн эмчилгээнд оруулдаг. Жишээлбэл одоо манай аймагт бол эмийн эмчилгээнд шууд эмийн эмчилгээнд оруулдаг. За зүрхний цочмог шигдээсийн эмнэлзэн удирдамжийн дагуу ингээд эмийн эмчилгээг бол хийдэг. За энэ эмчилгээний дотор бол хамгийн түрүүнд титэм судсыг бид нар бол хамгийн гол эмчилгээний зорилго маань бол титэм судасныхаа одоо хүндийг чөлөөлж цусны урсгалаас сэргээх энэ зорилготой. Тэгэхээр эмийн эмчилгээнүүд бол ерөөсөө энэ титэм судасны хүндийг чөлөөлөхгүй. Энэ бол механик аргаар хийгдэх. Механик аргаар хийгдэх юм эмчилгээнүүд мис заслын тийм мис заслын аргаар хийгдэх гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол судсан дундуур хийгддэг мис засал. Тэгэхээр энэ бөглөрсөн хэсгийг одоо чөлөөлж одоо тэрийг тэлж өгж ингэж титэм судсаар чөлөөлж ингэж. Тэгэхээр манай аймагт хийгдэж байгаа эмийн эмчилгээний арга бол дараагийн одоо шатны эмчилгээг хийхэд бэлтгэл болж дөхөн болж байгаа. Тий, дөхөн болж байгаа. Тэр шигдээсийг одоо даймжруулахгүй те хүндрэл байвал одоо хүндрэлийг эмчлэх зүрхний зочмог дутагдлыг тэг богино хугацаанд арилгах ийм зорилготой эмчилгээнүүд. Тэгээд титэм судасны хүндийг чөлөөлөх ийм одоо титэм судасны доторх эмчилгээ юм байна. Ер нь шигдээс болсноос хойш 24-өөс 72 цагийн дотор хийгдэж ах ёстой. Өндөр хөгжилтэй орнууд бол ерөөсөө эмнэлэгт өвчтөн хүргэж ирээд ерөөсөө 24 цаг 12 цаг 6 цагийн дотор ингэж хийдэг. Судсан доторх эмчилгээнүүдийг хийдэг. Тэгэхээр ер нь бол манай оронд бол энэ титэм судсыг одоо сэргээх эмчилгээ маань бол манай оронд 1997 оноос бол нэвтэрч эхэлсэн. За тэгээд бол 2000 оноос бол ингээд эрчимтэй хийгдэж маш их өндөр үр дүнтэй ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд титэм судасны энэ хүндийг нээх титэм судсыг одоо сэтгүүртийн эмчилгээ маань бол Улаанбаатар хотод хийгдэн. Манай Монгол улсын хэмжээнд бол шаасны нэрэмжт 3 дугаар эмнэлэг дээр хийгдэж байгаа. За сонгодоо эмнэлэг дээр хийгдэж байгаа. За гол төвлөрж одоо хийдэг эмнэлэг бол 3 дугаар эмнэлэг. Шаастай. Тийм. Тэгэхээр манайх бол одоо энэ 3 дугаар эмнэлэгтэй бол байнгын хамтарч ажиллаж ингэж өвчтнөө 3 дугаар эмнэлэгт хүргэж энэ титэм судасны шинжилгээ ингэж хийх эмчилгээнд бол оруулдаг. Манайх одоо манай аймгийн байдлаар бол сүүлийн 3 жилд нийт одоо титэм судасны ийм онцлогоо шинжилгээнд 75 хүнийг бол оруулсан байна. Сүүлийн 3 жилд шигдээсээр өвдсөн 75 хүнийг оруулсан. За мөн
шигдээс хүрээгүй цээжний багтай 100 гаруй хүнийг бас явуулж энэ эмчилгээнд хамруулсан. Тэгээд бид нэр зүрхний зочмол шигдээсээ сэргийлж ингэж ажилласан юм үр дүнтэй орчин үеийн арга байгаа. Сайхан үр дүн байна. Тийм. Тэгэхээр энэ маань бол одоо Монголд нэвтрээд одоо 2000 оноос хойш бол удаж нийт одоо манай судлаачдын дүгнэлтээр бол нэг 719 хүнд хийсэн байгаа энэ шинжилгээг. Тэгэхээр энэ 719 хүний энэ чинь 2016 оны мэдээ шүү. 719 хүнд хийснээс эмчилгээний үр дүн бол одоо 92.9% байна. Маш өндөр биш. Маш өндөр үр дүнтэй эмчилгээ. Тэгэхээр зэрэг энэ эмчилгээг бол манайх 24-өөс 72 цагийн дотор багтаж Улаанбаатар түргээд хийх ёстой. Энэ эмчилгээг хийж байж зүрхний одоо бүгдэрсэн судас маань цусан хангамж иргэн сэргээгддэг. За тэгээд энэ эмчилгээнээс гадна за энэ судасны бүгдрэл бол ингээд ийм олон ийм хуваар бүгдрөөд нь шүү дээ тийм ээ. Гэтэл нэг ийм хүнээс зүрхэн дээрх энэ олон салаа судаснууд дотор хэд хэдэн судас бүгдэрж болно. Олон байрлалтай ийм судас бүгдэрлээ үүсдэг. Тэгэхээр энэ маань бол одоо энээсээ хамаарат эмчилгээний тактик маань бол өөр байдаг. Бүр зарим судсан дээр бүр ингээд судас 100% бүгдрөөд тийм ээ. Ерөөсөө судас бүгдрөөд ингээд тогтцсон байдаг. Энийг тэр маань их урт одоо энэ нөгөө бүгдэрсэн тал хэсэг маань жишээлбэл эндээс эхлээд энэ хүрчих юм бол энэ дээр ерөөсөө тийм титэм судсыг одоо тий тэлэх юм эмчилгээ хийх боломжгүй байдаг. Урт байх тусмаа. Урт байх тусмаа одоо бүгдрэл их байв гэсэн том тал байдаг. Том тал байдаг. Тэгээд энэ одоо жишээлбэл энэ дээр нэг 30% бүгдрэлтэй, энд нэг 100% бүгдрэлтэй, энд нэг тий 50 75% бүгдрэлтэй байх юм бол ер нь бол 75 түүнээс дээш бүгдрэлтэй байх юм бол тэрэнд энэ судас тэлэгч тавьдаг. Тэгэхээр судас одоо битүүрсэн ингээд судасыг тэгээ энэ хэсэгт битүүрлээ гэхэд судас тэлэгч тавьдаг. Ийм хагалгааг одоо 3 дугаар эмнэлэгт хийгдэж байгаа. За энэ маань бол одоо маш үр дүнтэй байгаа. Ингээд битүүрсэн судсан дээр суцсан дундуур энэ хийгддэг хагалгаа ингээд ийм тий одоо тор оруулаад за ингээд битүүрсэн энэ хэсгийн цусан хангамжийг сэргээж ийм эхлээд баллоноор ингээд хилээд тэгээд ийм баллоноор тэлж байгаад энэ тороо ингэж байршуул хилээд үлдээчдэг ахна шүү дээ тий. Ийм одоо судас ингэж сэргээх эмчилгээг бол одоо манад үр дүнтэй хийгдэж байгаа. За судасныхаа бүгдэрлийнхаа хэмжээнээс хамаарат энийг хийх үгүй юу гэдгийг бол одоо тэр титэм судасны судсан дотор шинжилгээнээс хамаарна. Олон бүгдэрлэлттэй, олон газар бүгдэрлэлттэй байх юм бол бас дараагийн аргуудыг бол хэрэгэлдэг. Ялангуяа бол судас титэм бүгдэрсэн бүгдэрлийн хэмжээний урт нь их урт ийм байх юм бол энэ тэлэгчийг тавих боломжгүй болдог. Тэгэхээр манад одоо судас залгах, титэм судасыг нөхөж залгах ийм эмчилгээнүүд хийгдэж байгаа. Тэгэхээр одоо энэ судсын хав бүгдэрсэн байна. Энэ титэм судасны нэг салаа. Бүр 100% бүгдрөөд их урт талбайтай ийм урт ийм бүгдрэл үүссэн байвал одоо энэ титэм судасыг энэ гол судаснаас нь тийм ээ ингээд титэм судсын руугаа ингээд залгалт хийж байгаа. Манай Монголд хийгдэж байгаа хагалгаанууд мөн энд одоо тийм нэг додох судаснаас ингээд титэм судас руу артерийн судаснаас ингээд залгалт хийгдэг. Ийм судас залгах мэдцлийг бол манай Монголд хийж байгаа. Энэ бол хувь хүний өөрийнх нь одоо судаснаас аваад ингээд судас залгах мэдцлийг хийдэг. Энэ бол за манай Өвөр Хангай аймгийн хэмжээнд бол одоо 4 хүнд хийгдсэн. Ингээд одоо амьдралын чанар сайтай, зүрхний дутагдал байхгүй. Байнгын эмчийн хяналтанд одоо эмчлэгдэж байгаа. Ийм ач холбогдолтой, ийм онцлогоо шинжилгээнүүд манай Монгол улсад бол нэвтэрж байгаамаа. Тэгэхээр энд одоо титэм судасны хомсрал байна. Түүнийг ямар нэг аргыг нь ашиглаад эмчлүүлчлээ. За энэ тохиолдолд одоо энэ эмчилгээний дараа өвчтөн маань яг ямар шүү дэглэмд байх вэ? Цаашдаа ер нь энэ титэм судасны хомсрал дахидгийн болов уу? Эсвэл одоо ингээд дархлаад огтдог шиг ингээ гайгүй намжаад яйтайхан болчдгийг болоо тэр талаараас тодруулчихсан гэсэн юм. За тэгэхээр энэ эмчилгээний дараах одоо дэглэм гэдэг маань бол маш нарийн байдаг. Эмийн эмчилгээ тогтмол хийх шаардлагатай. За түрүүний миний ярьсан нөгөө эрсдлийг бууруулах эмчилгээг заавал хийх хэрэгтэй. Тамхи татдаг хүн бол тамхинаас гаргана, ариг хэрэглэхгүй байна.
Тэмээ жингээ бууруулна, өөх тосныхоо хэрэглээг багасгана, цуснд өөх тосны хэмжээгээ хэвийн болгоно. Тэмээ ингээд тодорхой хэмжээний өөр тохирсон ажил өвч хөдөлгөөний хомсдолоос гарна. За тэгэхээр зэрэг ийм дэглэмүүдийг сахиж байж, за дээрэс нь одоо артерийн даралт бууруулах юм. За энэ титэм судасны дотор ингээд тэлэгч тавиулсан тохиолдолд бол энэ тэлэгчин дээр ингээд бүлэн үүсээд тий бөглөрөх эрсдэлтэй байдаг. Энэ маань тодорхой хэмжээний гадны юм бит энэ дээр бас цусны бүлэн бөглөрүүлэх юм эрсдэлтэй. Тэгэхээр энэ үед одоо титэм судасны тэлэгч тавиулсан хүмүүс бол байн гуух хэвээр насан туршдаа уух хэвээр юм гэж байгаа. Энийг одоо насан туршдаа ууж байна. Байнгын эмийн хэрэглээтэй байна. Тийм. Тэгэхээр энэ эмнүүд маань бол одоо эрүүл мэндийн даатгалаар бүгд одоо хөнгөвчлөгдсөн ийм эмнүүд байдаг. Тэгэхээр бол манай хүн ам бол байнга хэрэглэх юм боломжтой. Бас таатай нөхцөл шүү дээ. Таатай нөхцөл болж байгаа. За ийм өвчтөе хүмүүсийг бас хаглаа хийгээд ирсний дараагаар за жил хагасын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалт групп тогтоож өгч байгаа. Энэ маань бол одоо бас эмээ авах юм өнгөийг олгох ийм боломж бол бас эрүүл мэндийн санхүүжилт өгч байгаа тийм бол үр дүнтэй ийм үйл ажиллагаанууд бол явагдаж байгаа. Дахиж олон энэ өвчин. Яагаад дахидаг вэ гэхээр энэ олон судас бөглөрсөн байх юм бол тийм ээ. Хэрвээ олон судас бөглөөстэй байжгаад жишээл энд нэг судас бөглөөстэй байна. Энэ бол одоо 90% бөглөрөлттэй байжгаад тэлэг тавьсан байлаа гэхэд энд нэг судас 30% бөглөрөлттэй тий энд нэг судас 50% бөглөрөлттэй байсан бол эдгээр маань даамжраад хатуураа зузаараад байна. Тийм ээ. Тэгэхээр нэг хэсэгт нь 50-аад өгчгөнө шүү дээ. Тэгэхээр 50-аас доош бөглөрөлттэй судсан тэлэгч тавьдаггүй. Эмийн эмчилгээ хийх ийм тактик барьдаг. Тэгэхээр энэ маань явандаа дахин бөглөрөх эрсдэлтэй. Тэгэхээр дахиж болно. Дахих эрсдэл байна. Тэрнээс биш одоо манай иргэдийн дунд буруу ойлголт байдаг. Энэ эмчилгээнд явж ирээд дахицсан гинлээ. Тийм ээ. Тэгэхээр энэ дахих шалтгаан маань бол тодорхой байх нь шүү. Тэрнээс биш энэ тавьсан ингээд одоо тэлэгч маань одоо ямар нэгэн хэмжээгээр энэ одоо ингээд буцаж алдаад юм уу суцаа бүгд тийм эрсдэл байна. Тухайн одоо эмчилгээ хийсэн судсандаа бол харьцангуй бага зүгээр ахна шүү дээ тийм ээ. Бусад нөгөө эрсдэл агуулж байгаа судсандаа бол дахих эрсдэл байдаг гэж байдаг. Тийм. За иргэдийн дунд бас нэг юм байдаг л да. За зүрхний судасны хомсрал болсон юм байна. За одоо нөгөө сүлжээний янз янзын юм угаар их сайн байна. Одоо бас хэрэглээд ахаар үр дүнтэй байж шүү. За судасныхаа хаалгаанд явахаа хойшлуулж яа гэдэг ингээ ярьж идэг. Тэгэхээр ер нь та энэ тал дээр ер нь ямар шүү хариулт иргэдэд өгөх вэ? Тэгэхээр нэгэнт одоо судас бөглөрөл маань 50-аас дээш хувь тий ийм байгаа тохиолдолд бол энэ бол зайлшгүй мэдцлийн аргаар л эмчлэгдэнэ. Энэ сүлжээний бэлтгэлүүд гэдэг бол манад одоо маш олон бүтээгдэхүүнүүд байна. Эдгээр маань одоо ямар бүтээгдэхүүнүүд байдгүй гэхээр хүнсний нэмэлт тижэл гэж бол манай эмийн хуулинд заасан байдаг. Тэгэхээр энэ одоо ямар зорилготой бүтээгдэхүүнүүд вэ гэхээр нэгдүгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх. Тэ? Эрүүл хүмүүс хэрэглэх нь. Тийм ээ? Эрүүл хүмүүс өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр дутагдж байгаа бүтээгдэхүүнүүдэд нөхөж хэрэглээд ингээд өвчлөлтөөс сэргийлж байх ийм зорилготой бүтээгдэхүүн. Тэрнээс биш одоо яг ингээд эмчилгээний зорилготой бүтээгдэхүүнүүд бол маш ховор. Ийм учраас ийм одоо 50%-аас дээш бөглөрсөн ийм судсан дээр ямар ч одоо сүлжээний бүтээгдэхүүнүүд бол ямар ч нөлөө байхгүй. Энэ маань зайлшгүй мэдцлийн аргаар, механик аргаар ингэж эмчлэх хэрэгтэй ийм эмгүүд байдаг. Тэгэхээр мэрэгжлийн эмчийнхээ бас зөвлөмжийг биелүүлээд бас шаардлагатай онцлогоо эмчилгээндээ яваад инхэн зүйтэй байх нь. Тий. Тэгэхээр зайлшгүй та нарийн мэрэгжлийн эмчид хандаж тусламж үйлчилгээгээ авч иж үр дүнд хүрнэ, хүндрэлээс өөрийгөө сэргийлнэ. За өнөөдрийнхөө ярилцлагыг ингээ өндөрлөе гэж бодож байна. Та одоо ер нь өөрийнхөө хяналтанд байгаа, ер нь Өвөр Хангай аймгийн телевиз үзээ сууж байгаа иргэдэд хандаж одоо бас нэг ерөөл бас бэлэгтэй сайхан үг хэлэх байх гэж ингэж бодож байна. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр ярьсан энэ бүх зүйл маань бол энгийн иргэд та бүхэнд аль болох ойлгомжтойгоор ингэж одоо эмнэлгийн мэрэгжлийн хүн ингэж тайлбарлаж ярьсан учраас та бүхэнд одоо маш их мэдээллийг бол хүргэсэн байхаа гэж би бол найдаж байгаа. Тэгэхээр одоо иргэд та бүхэн маань энэ одоо эрүүл мэндийнхээ боловсролыг дээшлүүлээд амьдралынхаа чанарыг сайжруулад энэ их олон эрсдэл өвчин зүйлээ бууруулж өвчнөөс урьдчилан сэргийлж өөрийгөө
одоо хамгаалж энэ байх нь одоо тий дараагийн маш өндөр өртөгтэй, маш өндөр зардалтай гүнд өвчнүүдээс өөрийгөө аврах цорын ганц боломж шүү гэдгийг бас хэлье гэж ингэж бодож байна. Тэгээд та бүхэн маань эрүүл байж, урт удаан насалж, аз жаргалтай амьдраасай гэж би юрож байна. За. Тэгэхээр хамгийн энгийн зүйлийг хамгийн зөв хийх юм бол тэр одоо амьдралын чанараа сайжруулах, одоо урт удаан аз жаргалын маань эхлэл болдог гэдэг энэ сайхан үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн эмч танд бас ажлын өндөр амжилт хүсье. Бидэнтэй хамт байсан эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа. Эмчийн цаг нэвтрүүлгийн маань нэгдүгээр дугаарыг өндөрлөж байна. Ирэх лав гарагт бүгдээрээ илэгний вирусын эсрэг эмчилгээний талаарх ярилцлагаар эргэн уулзцаая. Баярлалаа.